Хөтөлбөрийн зочны цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдөр 2021 оны 4-р сарын 8-ны пүрэв гараг. За өнөөдрийн маань зочноор нийтийн 70 дахь ухамсарыг сэргээх Баярлалаа төвийн зөвлөх Тундраа агш маань уралцсан ирсэн. За багштай энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа сайхан хаврын сайхан дулаахан өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр та хоёрын өнөөдөр ярилцах сэдв маань амьдрахын гоо зүй гэсэн сэдвээр ярилцсанаа. Тэгээд нөгөө миний ойлгож байгаагаар бол одоо нөгөө гаднаа гэлэнцэг дотроо паланцэг за одоо гаднаасаа ч гоё юм дотроосоо ч гэрэлтнэ л гэлдэг шүү дээ. Тэгээд энийг хөндөж ярих юм болоо гэж ойлгож байна мөн үү? Тийм ээ. Тийм. За тэгээд угаасаа ингээд нэг байгаль бол өөрөө тий хаврын сайхан уйлрал ирж штэ. Тэгэхээр эн чинь бол нэг байгалийн гоо сайхан гоо зөв байгаа. Тэгээд ер нь бол бид нарт ингээд амьдрах боломжийг олгоод агаар, ус, нар, тий сар тэгээд салхи одоо цэцэг жимс ингээл бүх зүйлийг бол энэ дэлхийн амьдрал бол хайрлсан байдаг. Тэгээд амьдралын тэр тансаг амтыг мэдрэх амьдралын тэр тансаг амьдралыг мэдчихэл бид нар амьдрах гоо зүй гэдгийг ойлгох юм. Тий. Тэгэхээр нөгөө амьдралд чинь одоо зүгээр ингээд нөгөө хөдөө нутгийн тэр тайван сайхан байдал тийм ээ. Одоо бид нар л хөдөө гарахаар ямар амар амгалан байдгүй. За тэгээд сартаа шүн яасан сайхан байдгүй. За тэгэл одоо зуны одоо тийм сайхан шууж иргсэн өглөө ямар сайхан амар амгалан байдгүй. За тэгээ салхигүй тэр одоо салхигүй хэрнээ дүнсий гэдээ байж байгаа тэр мой модод ямар сайхан амар амгалан байдгүй тий. За ингээд өвөл байхгүй тэр дээд тэнгэр одоо дандаа л уужин байдаг ямар амгалан байна уу. Тэгээ энэ болгоныг ингээд харахад тийм ээ байгаль болоороо бид нарт ингээд амар амгалан амьдрах хамгийн сайхан одоо байдлыг ингээд өгдөг боловч хүн өөрөө амар амгалан байдлаа зохицлох энэ амьдрах хугацаанд бол амар амгалан, туйлын амар амгалан байж ич тэр амьдрах гоо зүй гэдгийг ойлгох юм билээ. Тийм. Тэгэхээр энэ амар амгалан мэдрээгүй хүн бол амгалан байх ухаанаа олтгүй. Амар амгалан дотор ямар их одоо нууцын тийм гайхамшигтай бүтээх чадамжууд оршиж байгааг амар амгалан мэдрээгүй хүн бол мэдэх боломжгүй. Тийм. Тэгэхээр амгалан байх байна гэдэг бол нэг талаараа бол хүний амьдрахын дээд одоо чадамж тэгээд бас дээд нууц тэгээ бас дээрэс нь одоо гоо зүй юм. Амгалан дотор ингээ хүмүүс боддгийг амгалан хүн гэдэг чинь ингээд явж идэг хүн байдаг шүү дээ. Зүгээр ингээд өчиад ямар амгалан юм бэ чи одоо юм цанаа заваач хээ юм бодооч хээ гэл те ямар амгалан хүн бэ чи гэл ингэдэг шүү дээ те. Гэтэл амгалан хүн гэдэг чинь тэр хүний амгалан хүн гэхгүй л дээ. Тэр өөрийнх нь нэг тийм одоо зан чанарын одоо тип гэж ярьдаг тийм ээ. Тэр нь тийм 50 дуу хүн юм шиг байна. Түүнээс биш 50 хүн ч гэсэн өөрийнхөө дотоод ертөнцийн амгалан олоогүй бол тэгээд тэр амар амгалангийн гайхамшигт нууцыг бол тайлах боломжгүй юм л да. Тийм зүгээр гадна талтаа бол ингээл амгалан хүн яваад л байгаа шүү дээ. Хүмүүс харахаараа шүмжлээд идэг болохоос биш. Тийм за тэгэхээр өнөөдрийн хоёулаа амар амгалан гэдэг нь амар амгалан биш тэр амьдрах гоо зүй гэдэг нэг талаараа бол саяны ярьсан тийм ээ доторч одоо гоо сайхан байдаг гадна талд ч гоо сайхан байдаг. Тэр хоёр одоо гоо сайхан байж чадах юм бол амьдрах гоо зүг бол хүн бүрдүүлж чадах юм аа. Яг зөвхөн нүүр нүдэ ч юм уу одоо тавраагаа хилгээд ч гэдэг юм уу та ингээд одоо гоо сайханд анхаарал явж байгаа штэ бид нар тийм ээ. Гэтэл тэр гоо сайхан бол одоо яг байх зүг байхaltaа мэдээж тийм ээ хүн чинь гоё ялгуул яг уу. Гэхдээ тэр дотоод гоо сайхан гэдгийг ойлгож ухаарч мэдэх юм бол хүн хөөх би ер нь ямар одоо тий яасан сайхан байна. Би ямар гоё амьдарч байна. Гэхдээ амьдрал гэдэг чи яасан сайхан юм байдаг юм бэ. Гэхдээ амьдралын агшин хорон болгон чи ер нь одоо тий гоо сайхан байж болох юм биш тэ гэдгийг мэдрэх тийм одоо гайхамшигтай юм. Тэгэхээр бидний ингэж яагаад гадаад биш дотоодод амар амгалан байгаа юм. Яагаад тэр одоо хүний тийм ээ тайвшрал ягаад гадаадд биш дотоодд байгаа юм. Тэгэхээр нөгөө гадаад ертөнцөл байнга л хөдөлгөөнтэй шүү дээ тийм ээ байнга л хөдөлж яадаг. Тэгэхээр хөдөлгөөнгөө оршдог ертөнц гэж өртөөсөө байдаг. Гэтэл бидний дотоодд байгаа ертөнцөл хөдөлгөөнтэй мөртөөсөө эсвэл асар хурдтай эсвэл асар хурдтай тэн дотор бол гүйцэтгэх хурд байхгүй. Энийг бол дээд хурд буюу цаг хугацааны хамаарлаг хурд гэж нэрлэдэг. Тэгсэн хэрнээсээ нөгөө туйлын одоо амар амгалан буюу тэр дотоодод байгаа амгалангийн нууцыг нээх юм бол бүх зүйлийг одоо бүтээх чадамж тэнд оршдог байна.
Бид нар бол гадна талдаа нэг өөрийнхөө нийт одоо хэмжээ ашиглах хэмжээнийхээ нэг 10%, 5% ашиглаад явдаг бол дотоод ертөнцийн тэр амар амгалыг нээх юм бол дотооддоо маш их зүйлийг бүтээх тэр боломж байна. Тийм. Тэгэхээр яг энэ сэдвийг бол нөгөө юу яасан л да одоо сошиал дээр янз янзын мэдээллүүд тийм ээ дөнгөж одоо зэрэгт яваад хүүхдээ англиа гэл тий одоо янз бүрийн зодон зохион гарлаач гэх юм уу. Тэгээд нийгэмд болж байгаа энэ нэг юм божигнсан байдлуудыг ажиглахад тийм ээ хүн ердөөсөө ингээд хаагаад ч олохгүй байгаа юм л да. Хаагаад ч олохгүй байгаа энэ тайвшрал дотор тэгээ энэ амар амгалан дотор өөрийн чинь хаагаад байгаа тэр аз жаргалын нууц нь бол оршоод байна. Тэгэхээр одоо гадна талд байгаа ингээл хүмүүсийн бүх яриа, бүх ярилцлага ч юм уу эсвэл бүх хүмүүс тэгж ярьдаг. Ердөөсөө одоо энэ юмд л ингээд сэтгэл гараагүй болохоор л одоо энэ бүтэхгүй байгаа юм. Ерөөсөө энэ сэтгэл ажиллаагүй болохоор л одоо энд бол ингээд одоо яг тийм дэвшил байхгүй байгаа. Ингээд сэтгэл гэдэг ихлэ чи одоо бид нар ингээд сэтгэл гэж нэг юм харагддаггүй одоо дүрсгүй юм хайгаад байгаа байхгүй юу. Тэгээд хаанаас нь тэр сэтгэлийг хайгаад байгаа гэдэг тэр хүнээс хайгаад байгаа. Гэрлээ та одоо ямар ингээд те сэтгэлд сайтай хүн бэ? Эсвэл нөгөө ямар сэтгэлгүй одоо ажиллаад байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг чи одоо яг юу юм бэ? Тэгээд тэр нөгөө амьдрах гоо зүй гэдэг бол тэр саяны ярьсан те сэтгэлийн тэр гой ганган байдал эсвэл тэр гадаа байгаа тэр зүгээр одоо хүний нүүр амны гоо сайхны үзэгдэл. Тэгэхээр энэ хоёр яг хоёулаа нөгөө тэнцэж чадах юм бол хүн одоо бид нар ингээд нийтээр энэ монголчууд одоо хайгаад байгаа энэ бүхэл хүмүүс тийм ээ энэ ягаад энэ зодон зохион энэ хэрүүл уруул ингээд нэг юм уучраа олохгүй байдал тэгэл тэрийг хайгаал олон яам тамгийн газар байгуулагдаад олон одоо хууль эрх зүйн янз янзын одоо дүрм журмуудаа батлагдаал тэгсэн хэрнээсээ ингээл бах байдагтаа буцаагаал хэвэрээл ингээл тэгсэн гисэгээл ингээл байцгаагаал тэгэл хоорондоо муудалцаа садалцаал тэгсэн хэрнээсээ ингээд амьдрах гоо зүгөө ердөө олохгүй гадуур нь л хайгаал ингээл гадна талаас л юм ингээд олох гээд яваад байдаг боловч тэрийг олсон хүн бол их ховор байна л да. Ховорч байдаг юм байна. Ер нь бол тэгэхээр энд юу хэрэгтэй вэ гэхээр эрүүл одоо сэтгэхүй гэдэг юм хэрэгтэй. Энэ одоо амьдрах гоо зүг болохын тулд хүн эрүүлэр сэтгэх. Одоо хүн эрүүл сарв сэтгүүтэй хүн бол хүний хүч хэрхэлдэггүй байна л да. Энэ бол эрүүл сэтгэхүй гэж юу хэлж байгаа гэхээр ухамсарлахыг хэлж байгаа. Сэтгэхүй жоохон бохор сэтгэхүй ингээд ийм одоо эрүүл биш байх юм бол хүнээс юу ч гарч магадгүй. Хүнээс юу ч гарч магадгүй. Хүн маш амьдралынхаа хугацаанд хүн маш олон хувьсдаг. Одоо 10 жилийн өмнө уулзчихсан эмэгтэй найз ч гэдэг юм те уулзахад одоо нэг хөвтэйхэн байсан бол 10 жилийн дараа уулзахад нэг эвгүй болсон байх жишээтэй. Анх суужсэн хань нөхөр одоо анх суужихад бол их сайхан гинэн цагаахан залуу халуун настай сайхан байсан бол амьдралын явцад хид хувирах хид өөрчлөгдөх жишээдэг. Энэ одоо ханилж ирсэн хань маань мөн үү шүү гэмээр болтлоо өөрчлөгдсөн тийм одоо сэтгүүтэй байх юм. Тэгэхээр энэ ингээд сэтгүүн юм хувьсал болоод байдаг байна л да. Хүний ингээд амьдралын явцад ингээд гадна талаас нь харахад нөгөө хүн маань бол хэвээрээ байгаад байдаг тий. Нөгөө тэр явж штэ гэдэг байгаа хэрнээсээ дотор талын хувьсал бол маш олон зүйлээс болж хувьсах. Тэнцвэргүй байх тийм ээ байр залдах. Мөнгөгүй болох одоо жишээлбэл өртөө байгаад өрөнд орсон хүний сэтгхүүн тэр дороотл те тэр одоо өөр зүйлээс тэр өрийг мартахын тулд юм уу эсвэл өрнөөс одоо мултрахын тулд юм уу эсвэл одоо яадгийн тэр болгоноос гарч байгаа тэр хүний одоо нөгөө дотоод гоо зүү гэдэг нь бол ердөөс нэг байхгүй болоод хар бараан тэгээ саарл за хаанаас мөнгө олох уу яаж мөнгө олох уу яавал олох уу за яаж тэх юм блэ дээ гэсэн энэ бодлууд хүний ингээд улам харанхуулаад бараантуулаад жишээлбэл амьдралаас тийм ээ одоо салах ч гэдэг юм уу ихнэр нөхрөөс салж байгаа ч гэдэг юм уу энэ үед хүний уналт эсвэл ингээд маш их мөнгөтэй болоод бүр маш их мөнгөний эзэн болоод тийм ээ ингээд явж байгаа үеийн их тэр хүний одоо уналт мөнгөтэй болж байгаа үедээ бид нар дээшээ дэвчнэ гэж боддог бол унж яадаг. Тэр уналт яагаад уналтанд ихэнх хүн унж яадаг тийм ээ яагаад уналтанд хүн ордог вэ гэхэлэр өөрийнхөө тэр одоо үнцнийг бүтээж чадаагүй үед бол хүн уналтанд ордог. Ямар үнцний яриад байгаа юм бэ гэхэлэр хүн өөрийнхөө бүтээсэн зүйлийг хараад байж байгаа үед бол тэр өөрийнхөө үнцэнтэйгээ мэдэрдэг. Би чаддгийм байна. Би чадлаа штэ. Би өстө нэрээ босгочлаа шүү гэдэг энэ бол үнцэн юм. Зүгээр ямар нэгэн одоо ягаад бид нар ингэ зээл авахаараа
ер нь олтонд орчих гээд байдаг. Яагаад бид нар ингээд хин нэгнээс мөнгө зээлэхээрээ те ер нь тэр ингээд нэг л одоо болохгүй зүйл болчиход байдаг. Ер нь зээлгүйгээр амьдрна гэж яг юу юм те одоо зээлтэйгээр амьдрна гэж яг юу вэ? Тэр нөгөө бидний өөрийн маань одоо зээлдэгчээсэн зээлдгүүчээсэн мөнгө гэдэг маань өөрөө тодорхой хэмжээний нөгөө эрчим хүч, энерги те тухайн хүний өөрийн бүтээх аливаа нэгэн зүйлийг бүтээх чадамжаас шалтгаалдаг. Дотоод одоо гоо зүг буюу дотоод энэ сэтгэлийн хүч, сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн тамирыг ингээд багаас нь ахуулаад суулгаж чадсансан болвол тэр мөнгөнд ингээд байгаа эрчим хүч тийм ээ мөнгийг босгох тэр чадамж бол хүнд асар өндөр байдаг. Тэгээ энэ болгоныг бол ингээд зүгээр л мөнгийг аваад хийчихнэ. Мөнгө аваад босгочихно гэдэг ийм зүйлээс ойлголтоос бол тис ондоо юм. Энд бол мөнгийг бүтээхийн тулд хүн тууштай байдаг. Мөнгийг бүтээгээд одоо баялаг болохын тулд тийм ээ өшөө илүү баян болохын тулд хүн одоо сахилга бат гэдэг зүйл маш их хэрэгтэй байдаг. Энэ бол одоо дотоод гоо зүй юм. Тийм ээ тууштай байдал одоо сахилга бат тийм ээ ууггүй зүтгэл энэ төр бол хүний дотоод гоо зүй юм. Тэгэхээр энэ болгоныг л бид нар ингээд итгэл, тэр сэтгэл, тэр одоо хайр, тийм ээ, тэр одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж, тэр сахилгаваад, тэр одоо тууштай байдал, тэр хичээнгүй байдал, тэр нэг юм одоо нэг зүйлд ингээд тууштай байж чаддаг нэг хувьсаад байдаггүй те тууштай байдаг тэр чанарууд бол хүнийг яг дотоод гоо зүй маш гоё авч явдаг. Тэгэхэд энийг өсвөр нас биш тийм ээ, бүр ингээд тэр бага наснд энийг бүр хизээ хойно биш тийм ээ одоо бүр ингээд нас биеинд хүрсэн хүн бол энийг бий болгоход бол удна ойлгоход бол уддаг. Гэтэл энийг бүр ингээд суураас нь ахуулаад багаас нь ахуулаад бид нар нэгдүгээр ингээд А Б үсэг үздэг бол тэ тэр чинь нэг одоо эрдэм номын эхлэл суурийг тавьж байгаатай адилхан энэ хүний амьдрах гоо зүүн эхлэл суурийг бага наснаас нь ахуулаад тавьж чадах юм бол ингээл нэг одоо ядгийн хууль зүйн сургалт төгсчөөл нэг хүн гарч ирээл энэ хүн төрлөختний төлөө энэ ард олны төлөө нэг өөрийнхөө тэр жижиг тархиараа нэг ингээл нэг тийм хууль гаргаж ирээд л те тэр хууль нь ингээд яг өөрийнх нь л нэг жижигхэн бодол болохоос биш энэ ард түмний нийцэлд өрдөөсө хүрж байгаа зүйл байхгүй байгаа байхгүй. Тэр олон түмнийг одоо ингээд нэг болгох олон түмний төлөө зүтгэх тэр аргачлал нь хаана байдаг вэ гэхээр биегээс бид рүү бууж байгаа энэ үед л бий болдог. Биегээс бид рүү шилжиж байгаа энэ үед тий. Түүнээс биш ингээд ганцхан тэр тарих ганцхан энэ номыг уншаад эндээс одоо гаргаж байгаа тэр одоо бодол санаа болвол одоо нэг олон хүнийг гүцэхгүй дээ. Яг өөрөө бол тэр ингээд уншаад энэ бол яг болчлоо гэж бодох шиг байна. Гэтэл тэр дотоодын цөм буюу төвдөө тийм ээ тэр нэг юм түрүүн хамгийн анх ярьсан тойлоо тий. Тэр нэг юм дотоодын дотоодод байгаа тэр аниргүй буюу тэр амар амгалан дотор тэр мэрэгэн ухаан гэдэг чинь нуугдж идэг юм аа. Тэр амар амгалан дотор хүний хайгаад байгаа тэр аз жаргалын нууц гэдэг чинь оршиж идэм байна. Тэгэхээр бид энэ ердөөсөө одоо гаднаас хайгаад байгаа ингээл нэг юм одоо өдөр хоног өнгөрөөгөөл хайгаал нь штэ тий ингээл хугацаа яваал тэгэл гэтэл яг энэ чинь бол нэг бүхэл бүтэн хүний амьдралын нэг одоо мөчтэй бүхэл бүтэн нас байгаа байхгүй хүний амьдралын нэг бүтэн төрөл байгаа даа. Гэтэл энэ төрөл дээр бид нар их хайхрамжгүй зүгээр л нэг ингээл амьдрж ил байна. Болж ил байна гэж бодоод байдаг. Гэтэл яг үүндээ амьдрсан ч зүйл байхгүй зүгээр амьд явсаар байгаад л насыг бараад байгаа. Тэгэхээр хүн ердөөсөө хамгийн дээдийн дээд гоо зүгээрээ амьдрах хамгийн дээдийн одоо мэдрэмжээр гэсэн үг юм да тийм ээ. Хамгийн дээд одоо сэтгэл зүйн сэтгэлийнхэн одоо гоо зүгээрээ л амьдрч чадах юм бол тэгээд амьдралыг яг сайхан ойлгож байна да. Би яг таны яриг сонсож сууж байсан чинь бас нэг миний сонссныг подкаст санаанд орлоо л да. Тэгээд энэ дэр хүчрхэг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд эмэгтэй үнийг ингээ 3 төрлийн эмэгтэй хүн байт юм байна л да. Нэг нь бурхан лугаа мэт гэж байгаа. Нэг хэсэг нь нэг бүлэг нь тэр нь болохоор зэрэг одоо ингээд нэг ийм төрлийн хүмүүс байдаг штэ. Өө тэр минь чинмэнч гэж ерөөсө тэр гэр орныхоо бүхнийхээ төлөө явдаг. Тэгээ өөрийгөө бүр ингээд гаргуунд нь ингээд гаргацсан өөр хүүхэд тань ижил аав ээж ах トゥ хамаатнасаа дээр ерөөсө нэг гэрт нэг тийм хүн байдаг штэ. Нөгөөт нь болохоор зэрэг одоо морь адгуус лугаа мэт гэхэлэр одоо морь нохоо мэт нөгөө ажлын төлөө ингээд зүтгэж тэр ерөөсө ажил хийгээ тэгээ нөгөө амьдрал бусад бүх юм бас ингээд хаягдчихэд те ажлын төлөө төрсэн юм шиг. Гурав дахь нь болохоор шулмас
лугаа мэт гэдэг нь болохоор зэрэг одоо нөгөө ийм төрлийн өхнүүд нөхөртөө нь бол одоо би тиймч машин амаараа иймч болгон шүү бовч өмсмөр гэдэг. Тэгээд нөгөө талаас нь бол яг нөгөө өөрийнхөө төлөө их санаа тавьдаг, ядаж очиод нэг сард очиод нэг хумсаандаа маникюр хэлэрдэг те ийм төрлийн өхнүүдийг ингэж явлаад тэгээ хүчрэх гэдэг нь энэ гуруула тэнцвэртэй байж ээж тийм ээ мэдээж бүгдийг хайрлан хин хиний төлөө байна. А нөгөө талаас ажиллаач бас ажлын карьераач авч явна. А нөгөө талаас бас ядаж сардаа нэг өөртөө цаг гаргаад гоо сайханд ороод өөрийнхөө гоо сайхандаа ангаад ингэж хүчрэх эмэгтэй би болно гэд ярьжсэн. Тэгэхээр энэ дотор бас нөгөө нэг одоо тэр бурхан лугаа мэт гэдгээр чинь хүний төлөө хин хиний төлөө гэдгээр нөгөө энэ дотоод гоо зүв явж гин үү та энэ дээр яг энэ хүчрэг эмэгтэй гэдгээр юу гэж бодож чинь за ганц эмэгтэй гэхгүйгээр ер нь хүмүүс дээр аваад яриа л та. Тий наад чин бол яг нэгдүгürt нь бол тэр хүний тэр минь энэ минь гэдэг нь бол угаасаа л хүний одоо нөгөө байдаг л аран шингод. А дараа нь тэр одоо гоо сайхан руу явдаг нь бол байдаг байхаас биш яадаг юм чин гоо сайхан галтар руу явахыг боддог шүү дээ тийм ээ. Дараа нь болохоор тэр одоо хөөе хай гэд намайг би ингээд тэгээд ивлээ хоёрдох нь ажил ирэх ажлын төлөө хүн ажиллахгүй яах юм те явна шүү дээ. Тэгэхээр яг зөв наад чин бол зүгээр л нэг юм байдаг л асуудал хүн зүгээр бодож байгаа л цайны нөгөө хууль ингээд хууль биччихдэг гэдэг шиг л асуудал байгаад байгаа байхгүй тий хүнийг жоохон толгоороо бодож байгаа л хүчрэг эмэгтэйг ийм эмэгтэй гэж хэлнэ гэдэг. Тэгэхээр яг хүний энэ дэлхий дээр бол хүний хоёр л төрлөл байгаа юм тий нэг эрэгтэй нэг эмэгтэй гэж хоёр хүүсний хоёр төрлийн одоо хүн байна. Гэтэл эмэгтэй хүн гэдэг бол нэг ясандаа бол эхлэл нь юм л да хүний эхлэл нь бол эмэгтэй хүн байдаг тийм ээ их хүн гэж ярьдаг бид нар их дэлхий их орон их нутаг гэж ярьдаг тийм ээ тэрнтэй адилхан бүх зүйлийн эхлэл их чанар нь бол эмэгтэй хүн юм. Хүний төрлийн тий. Тэгэхээр энэ их хүн гэдэг нь өөрөө одоо өөрийнхөө тэр дотооддоо л угаасаа тэр хүчрэг хүн чанараа угаасаа л агуулж идэг. Яг гэвэл энэ хүн одоо асар хүчрэг учраас тийм ээ бурхан хүүхд одоо төрүүлэх тэр эрхийг өгсөн байдаг тийм ээ. Их хүн одоо өөрийнх нь тэр ураг дотор бүрэлдэх бүх процесс тэр бүх зүйлийг тэр бүхэл бүтэн хүн бүрэлдэж байгаа тэр байдлыг бол их хүний дотор бурхан одоо бий болгох тэр боломжийг бол олгосон байдаг. Тэгэхээр нэгэнт л их хүн юм чинь тийм ээ тэр бүх зүйлийн эхлэл нь байгаа учраас тэр дотор бүх зүйл байна гэсэн үг байхгүй юу? Тэр хүн их хүн дотор бүх зүйл байна гэсэн үг. Тэгэхээр их хүн гэдэг бол ердөөсөө юмны суур буюу одоо гол багна нь юм. А бид нар яг зөвөр эрэгтэй хүнийг дээдэл эрэгтэй хүн бол одоо айлын ноён нуруу энтергээд ярьдаг байсан тийм ээ. А одоо ч гэсэн ярьдаг. Гэхдээ хичнээн бол нөгөө эрэгтэй хүнийг дээшээ гэдэг ингэсэн ч гэсэн эрэгтэй хүний одоо хүч нь эмэгтэй хүнийхээ бодох юм бол арай нэг жоохон дутуу яагаад дутуу байдаг вэ? Тэр баруун тархины мэдрэмж гэж байна. Тэр сэтгэл зүрхний мэдрэмж гэж байна. Нэг юм одоо мэдрэмж гэдэг чинь бол хүний 6 дахь мэдрэхүү юм тийм ээ. Тэгэхээр эрэгтэй хүмүүс ихэнхдээ 5 метрхүүгээр амьдардаг, хардаг, үздэг, сонсдог, барьдаг те тэргээд тэрэндээ ингээд үнэмшдэг. Энэ бол ингээд би амьдарч гин, би хийж гин, би бүтээж гин гэж боддог бол эмэгтэй хүн барихаас илүү мэдрэх гэдэг давтамжинд ажиллаж байдаг учраас илүү их одоо бусдыг энэрх тийм ээ. Дөрөв хамгийн ихний те тэр минь энэ минь гэдэг нь илүү өшөө илүү ажлын төлөө зүтгэх. За би явахгүй бол ерөөсө болохгүй юм байна гэдэг хүчрхэг тэр байдал нь дотроо байдаг учраас те явна. Дээрэс нь бол тэр гоо сайхан байх зайлшгүй шаардлагатай эмэгтэй хүн бол тийм ээ тэр бол угаасаа өөрийн дотроос хүсэгдэнэ. Тий. Тэгэхээр бол ерөөсөө ертөнц юм. Нэг эмэгтэй хүн бол нэг ертөнц учраас тэрний дотор тэр хүний дотор бол бүхий л гоо сайхны мэдрэмж бол бүгдээрээ байж байгаа. Эмэгтэй хүн уйлна, инээн тий. За одоо яадгийн маяглан, айлгуутан заримдаа хүчрхэг болно, эрх хүн шиг болно тийм ээ. Эрхтэй хүн шиг дүр үзүүлнэ тий. Ингээд ингэж нөгөө тэр хүн өөрийнхөө дотор байгаа одоо бүх байгалийн чадамжуудыг ил гаргаж идэг. Тий. Зуны цагт ч гэсэн зарим өдөр хаадар бороо ордог л үстэй. Зуныг хэрвээ эмэгтэй хүнтэй дүүцүүлэх юм бол тийм ээ. Заримдаа ч одоо нар шаргалцтай жигтэйхэн алуун болол төлдөг үстэй тийм ээ. Тэгжээс наал цэнхэр намраа бороо намраал ордог үстэй тий. Тэгээл цэцэг энэ тэндээ цэцэг навч ургаал одоо тий. Тэгэхээр энэ болгон бол одоо эмэгтэй хүнтэй дүүцүүлэх юм бол эмэгтэй хүн өөрөө байгалийн бүх чадамжийг дотор агуулсан л байдаг гэсэн. Зүгээр хүчрхэг төрөний ярьсан бол яг байдаг гэдэг сэдлийг л гаргаж ирж байгаа өнгөцөл хэлбэр юм тий. Тий, тэгээд энэ дэлхийн хамгийн одоо амьдрах гоо зүг удирддаг хүн бол эмэгтэй хүн юм. Тий. Тэгээд эмэгтэй хүн байж ич мэдээж оршин тогтнох бүх нөхцөл болж байгаа шүү дээ. Одоо
нөхөр нь ингээл өстой зовоочаал тэгэл өстой саллаа чамаас гэл явахт эрэгтэн өстой ингээд жижигэрдэг шээ. Одоо жижиг юм алдаг. Тэгэл өдөөсөө их нартайгаа яаж буцаж уулзах вэ? Яаж би одоо их нарыгаа буцааж авах уу гэдэг авна гэж байгаа шүү дээ, тий. Авах уу гэдэг одоо эд материал байгаа юм шиг нэг авна гэдэг яриа нь хүртэл буруу бодол байгаа юм л да. Тэгээ яаж буцаад би их нартайгаа нэг гэрт одоо буцаж амьдраад сайхан ингээд хамтран одоо амьдрах уу гэдэг ингэж бодоо тэрнээсээ болоод ингээд уналтанд ороод за эдээсэл би тайвширахгүй болохгүй байна. Манай ихнэр намайг тайвшир гэсэн, уураа багсаг гэсэн, уургөө бол гэсэн эмэгтэй хүмүүс байгаа л да. Архиа авахаа бол гэсэн, агсан цагтуугаа тавихаа бол гэсэн төвөг чамтай би буцаж сууна гэсэн ингээд ингээд тэгэхээр хөөрхий буцаж сууна гэж байгаа байхгүй юу. Тэгээ түүнээс биш ингээд одоо би цаашаа явлаа ингээд өөр хүнтэй суулаа гэхгүй байгаа даа. Ихэнх нь буцаж сууна. Яг уу цаашаа би өөр хүнтэй сууна гэж байгаа нь айлгах ч юм уу те бас тэр хүнийг нэг бодуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэр эрэгтэй хүнд чинь бас нэг за зогсоод нэрээ юу лээ гэж те бодох тэр хугацааг бол бас олгоод байгаа. Энэ бол эмэгтэй хүний мэдрэмж юм. Тийм. Энэ байхгүй бол тэгэл таснаас хоёр талын эрэгтэй ирч хүч байвал тэгэл тасны тачигнал тэгэл дуусна шүү дээ. Айлгэр дуусна, улс орн дуусна тэгээд дэлхийн ертөнц байхгүй болно шүү дээ. Тэгэхээр заавал энэ дэлхий дээр чинь эм эрчин буюу нөгөө гоо зүг талаас нь бол байхаас өөр ямар ч арга байхгүй. Тийм. Тэгээд хүмүүсээс заримдаа нэг ингэдэг шүү дээ. Одоо нэг юм намуухан таны өдрөөний хэлсэнд нэг юм тайван хүмүүнийг юм шууд утгаар нь ингээд энэс аягүй сайхан сэтгэлтэй сайн хүн бахаа гэл те. А тэмүүтээ ингээд нэг айхтар юм жоохон ширэн дух характертай юм хүн мөртлөө зүгээр ийм төрлийн хүмүүс бол бүр ингээд сэтгэл нь аягүй сайхан байдаг шүү дээ. Хүний төлөө гэсэн те дотроо сэтгэл нь аягүй сайхан. Тэгээ тэр хүнийг болохоор гадна талаас нараад энэс нэг аашгэ те ингээд ийм хүн гэл нэг ийм гэж ойлголт. Тэгэхээр хүний тэр дотоод гоо зүй тэр дотроосоо гэрэлтэж байгаа байдал энэ амьдрахын гоо зүг мэдрээд байгаа гэдгийг одоо ер нь яг яаж мэдрэх юм бэ? Ярилцах хэрэгтэй юм уу? Эсвэл ер нь энэ яаж ямар байдлаар мэдрэгдэх вэ? Хүн өөрийгөө мэдэрч ижил бусдыг мэдэрнэ. Тий, өөрийгөө мэдрэхгүй хүн бол одоо бусдыг зүгээр гадна талаас наral нэг энэ нэг тийм хүн юм байна да. Энэ нэг ийм хүн юм байна да гэж л одоо өөрийнхөө тэр одоо харах үнцэг тийм ээ бодлынхаа одоо цар хүрээгээр л хэмжиж байна. Тэгэхээр хүн өөрийгөө ойлгоно гэдэг бол ертөнцийг бүхэл бүтэн ертөнцийг ойлгочлаа гэсэн үг. Өөрийн дотор бидний дотор ерөөсөө хорвоо ертөнцийн бүхэл хөдөлгөөн байна л да. Ерөөсөө одоо эрхтэн байна. Хүний энэ бие систем чи бүрдүүлж байгаа зүйл чи эрхтэн байна, эд байна, эс байна, цөм байна, ДНА байна, тэ дэнхэ уямшграа байна. Тэгээ бодис гэдэг чи одоо нөгөө Менделеевийн 108 элемент тэгээд одоо 118 элемент болсон гэсэн. За тэр элементүүд байна, тэгжээс молекул, атомууд байна, тэгээд цөм байна, цөмийг бүрдүүлж байгаа электрон, протон, нейтрон байна, тэгээд тэрнээс цаашаа тэр дүрсгүй ахгүй орон зайнууд байна. Дүрсгүй орон зайнуудын нарийн биетүүд дээр сэтгэлийн бие байна, бодлын бие байна, оюун санааны бие байна, кармын бие байна, үлийн үрийн тийм ээ. Тэгээд хайрын бие байна, тэгээд атмаа сүнсний бие байна, тэгээд бурханлагийн divine уу бурханлагийн бие байна. Тэгээд одоо их үүсэр буюу source байж байна. Тэгээд тэрнээс цаашаа нэг их чанар, их төрөө ярьсад нэг их хүн гэл тэрнтэй тийм ээ эхлэлийг одоо бий болгосон тэр их чанар нь байж байна. Ингээд хүн ердөөсөө өөрийнхөө ертөнцийг л ойлгох юм бол энүүгээр байгаа бүх зүйлийн хөдөлгөөнийг ойлгодог. Тэгэхээр хүн өөрийгөө л ойлгоно гэдэг чинь ердөөсөө нөгөө одоо хажуудаа байгаа бүх зүйлийг ингээд одоо мэдрэх тийм ээ нэвт мэдэж ойлгох гэж байгаа байхгүй юу. Одоо энийг бол нөгөө трансценденталны мэдлэг гэж нэрлэдэг. Одоо чандаа салах мэдлэг гэж нэрлэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ их нэвт мэдлэгт ингээд бид нар мэдчих юм бол энийг нэг нэвт мэдэхтэй ингээл хідэн хайрцаг ном уншиж нөгөө тарихаа саатуулахгүй. Тэрийг сааталд оруулахгүй тий. Харин тарих толгой уурах тарих бол цэцэн цэлмэг тунгалаг ямар нэгэн зүйлд уягдаагүй, ямар нэгэн мэдлэгт баригдаагүй, саатаагүй байхгүй юу. А тэгсэн ерөнсөө дотоод байгаа мөн чанар бол туйлын амар амгалан, туйлын мэрэгэн, цойлын цэцэн тэгээ өрдөөсөө нөгөө яг үнэн гэдэг зам дээр л оршдог. Ерөөсөө энэ үнний энэ замыг бариад л авах юм бол ердөөсөө хүн үнэхээр хамгийн жаргалтай тий. Одоо хүн ямар аран шинтай байна уу? Тэр ердөөсөө ямар ч хамаахгүй. Түрүүн одоо ярьсан ч тий нөгөө одоо сэтгхүү тийм ээ саруу сэтгхүү бол бид нар хүч хэрхлээ хийд юм а гэж. Сэрүүл одоо сэтгхүү маань сарвал биш тийм ээ ухамсарлаагүй бол бид нар ямар нэг одоо жишээл хүнийг ингээл энэ тийм байна, тэр тийм байна гэж гоочлоод байгаа нөр хүч хэрхэл шүү дээ. Яг их нарийн ярих юм бол одоо зүгээр байгаа их нарийн хардаал байна тийм ээ. Энэ яг үндэ хүчрхийл л шүү дээ. Одоо энэ чинь доромжлол эцтэй. Зүв зүгээр байгаа ихнэрээ хардаад ахаар чинь. Эсвэл зүв зүгээр байгаа нөхрөөгөө хардаад ахаар чинь доромжлол эцтэй.
Тэгэхээр чин эн чин одоо тухайн хүн өөрөө мэгээ ойлгохгүй учраас тэр сэтгхүүн сэрүүн болоогүй учраас тийм ээ. Хажуудаа байгаа хүнийг харамлах, өмчлөх, гоочлох, илтүүд олоогоор зан гаран шингийн чи тийм паник байна, чи тийм мэлэн хойлог байна, чи тийм одоо тайван байна, мангар юм уу даач гэдэг юм уу тийм. Ийм байдлаар хүний дүгнчих гэдэг. Тэгэхээр хүн ердөөсөө юмыг л мэдээ л гэж бодож байгаа л өөрийгөө л мэд. Өөрийгөө л мэдэх хэрэгтэй тий. Энэ гоо сайхан гоо зүйтэй амьдрал гэж бодож байгаа л өөрөөсөө л эхлэх хэрэгтэй юм билээ. Тэр үгээ тийм ээ гоо сайхан болох хэрэгтэй. Тэр бодлоо гоо зүйтэй болох хэрэгтэй. Оюун санаа тэр дотоод ухамсар тий тэрийг гоо сайхан болох хэрэгтэй. Тэгэх юм бол таны одоо эргэн тойронд танаас гарч байгаа үнэр тийм ээ танаас гарч байгаа өнгө долгионч нь одоо маш гоё гоо зүйтэй болчихвол юм бол таны эргэн тойронд байгаа бүх зүйл таны дагаад ховсох боломжтой байдаг. Бидний эсрэгээр те бид нар нөгөө ховсож чадаагүй буюу одоо нөгөө үг яриад одоо юу гэдгийг тийм ээ үйлдэл эдэр нь бараан саарл бол тэгэл тэрийгээ дагаал одоо юу бүтэх үү тийм ээ юу болох уу тийм зүйлэл болдог. Тэгэхээр та бол өрдөөсөө энэ хорвоо ертөнцийн хөдөлгөгч хүч юм өөрөө. Тэгэхээр өөрийн чинь хөдөлгөж байгаа хүч нь ингээд эргэлтэн нар зүв байх юм бол тийм ээ шилэл энд одоо бид нар тийм ээ ямар нэгэн зүйлийг одоо зөв хийж одоо эргүүлэх юм бол эргэлт нар зүв болоход тэнд дагаад ямар нэгэн орчлонгийн ямар нэгэн хуйлраа дагаад нар зүв эргэж идэг. Энд ямар нэгэн зүйлийг буруу хийгээд эхлэх юм бол тэнцээ буруу зүйл хийгээд одоо эргэлдээд эхэлдэг. Тэгэхээр нөгөө санаа сайхан заяа сайхан гэдэг үг байдаг тийм ээ тэрний уялдаа холбоо ингэж л тайлж болох юм. Тийм. Зөв. Тэгэхээр одоо ерөнхийдөө өнөөдөр та яг ярианыхаа цөм рүү орж чадсан уу яг энийг юм зүгээр товчхоноор болох юм бол одоо юу гэдгийг сонсогч үзэгчдэд нэг ямар мессежийг өгье гэж байна. За хамгийн гол нь бол нөгөө бид нар ингээд янз янзын гэртээ ч гэсэн жижиг сажиг хүчрхийл ч юм уу одоо би энийгээ доромжилсан байдалтай нэг юм гоо сайхан биш амьдраад байгаа шүү дээ. Хүн одоо сайн сайхан жаргалын төлөө ирсэн хэрнээсээ яагаад муу мухай байдлаар ингээд юм харанхуу дотор амьдраад байдаг юм бэ тий энийг ингээд одоо хэрвээ одоо энэс халагдъя энийг ер нь болиё гэж бодож байгаа бол одоо өөрийгөө жоохон анзаарах ажиглах хэрэгтэй юм аа. За хэрвээ зүгээр та тэр ажиглаад амгалан болох юм бол тийм ээ хажуудаа байгаа хэнийг ч болов одоо ажилчнаа байна уу үр хөвгтэй байна хань нөхрөө байна уу хэнийг ч байна уу тийм ээ хажуудаа амраад юм аа. Хажуудаа тайвшруулдаг юм аа зоригжуулдаг юм аа. Таны дотоод гоо зүү үсгэлэнтэй байх юм бол та тэр хүмүүсийг одоо ямар нэгэн болцол байхгүйгээр хайрладаг юм аа. Тэгэхээр энэ сайхан одоо боломж нь та бол өөрөө эрүүл сэтгүүтэй байна тийм ээ. Одоо харьцангуй одоо аливаа нэмийг хүлээж авах тэр боломж олцоотой тийм оюун санаатай байна тийм. Тэгэхээр энэ л амьдралын хугацаа биднэрт олдож байгаа шүү дээ. Энэ амьдрал бол энэ л амьдрал шүү дээ. Яг дараа төрөл авдаг л та бид нар тийм ээ. Урд нь төрөл авч л байсан. Тэгэхээр дараа төрөл авсан ч гэсэн энэ амьдрал нь одоо бидний одоо хамгийн сайхан амьдрах одоо хугацаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бид яагаад хамгийн дээд гоо зүгээрээ амьдарч болдгүй. Боломж байдсан юм байна шүү дээ. Би уг нь бол урд нь ингээл боддог байлаа. За энэ ухаарал гэгэрэл сэхэрэл гэж ярих юм. За энэ бол цаанаас томилогдсон хүмүүсийн л ажил байдаг бах та гэж. Өнөөдөр энэ ухаан дээр одоо суурлаад энэ багшийн одоо шав болоод ингээд ажиллаж байгаа үед хүн болгон энэ чадамжийг эзэмших боломжтой юм байна. Энд бол ердөөс нэг тийм ядаа цөхөөд ах юм байдгүй юм байна. Хүн болгон зовлонгоос салахынсан ингээд яваад идэг хэрнээсээ яа тэгвэл жаргалтай газар жаргалтай болох боломж чинь ингээд амархан аргаар ямар нэгэн одоо хүнд хиллэг ашиглахгүйгээр ингээд тайлбарлаад яриад өгöd байгаа баярлалаа төвөө маш олон газрууд байна. Заавал одоо би ганцхан чиглүүлэгч багш нь бол биш шүү дээ. Олон хүүхнүүд байна цаан чинь тийм ээ. Тэгэхээр энэ олон хүүхнүүдээр ерөнхий чих баримжаагаа аваад гоо сайхан амьдарч таашаалыг мэдрэж те. Заавал эмнэлэгт заавал хэвтэх албатай юм уу? Заавалчгүй ингээл нэг одоо тий хөгжил нь өндөр ч юм уу үгүй ч юм уу хүн дээр очил өөрийгөө харуулж үзүүлэл явуулах шаардлагатай юм уу? Яагаад өөрийгөө мэдэхгүй байгаа юм? Яагаад өөрийнхөө дотоод ухамсарыг сэргээхгүй байгаа юм те? Тэгэхээр энэ одоо боломжийг олох хэрэгтэй. Тэгээ гоо зүүгээр амьдрах гэдэг чинь ямар сайхан урлаг байдгийг, амьдралын ямар сайхан таашаал байдгийг, ямар ингээд өдөр болго ингээд баяр эсэлтэй амьдрах гэдэг чинь ямар сайхан боломж байдгийг гэдгийг л одоо мэдрүүлэхийн тулд өнөөдөр энэ яслага хэлээд байдаг. Гэхдээ хамгийн гол нөгөө одоо хэлэх гээд байгаа санаа байна бол хажууд хүмүүс чинь л амардаг гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд тий тэгээд хань нөхөр тэгээд эгч дүүс тэгээд аав ээж. Тэгэд энэ хүмүүс ингээд дагаа тавьчих юм бол энэ улс орн бол сайхан болох боломжтой. Тэг ялангуяа энэ төр барьж байгаа тий энэ хууль одоо баталж байгаа улсууд шинээр хууль одоо гаргаж ирж байгаа улсууд байна. Дээрээс нь энэ янз бүрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс байна тий. Энэ ингээ яг ард түмний төлөө хүмүүсийн төлөө зүтгэж байгаа боловч
оюун санаандаа битгий ганцхан тулгуурлаач тий. Тэр дотоод сэтгэлийн мөн чанар буюу тэр мэрэгэн ухаан өөрийн дотор байгаа штэ. Маш одоо өндөр оюунтай хүмүүсийн төрийг барьж байгаа. Тийм ээ, өндөр оюун санаатай, өндөр олон сургууль соёл төгссөн одоо оюуны потенциал өндөртэй хүмүүс ажиллаж байгаа боловч ганцхан дутагдаад байгаа зүйл нь нөгөө л ярьсан зүрх сэтгэлээ ажиллуулах, сэтгэлийн боловсрал гэж чимээг олж шинэ гоо зүгээр амьдарч чадах юм бол тэгэл одоо ядаад ах юм алга та. 300 сая биш юмар тий. 30 сая биш юмар. За одоо намайг би ч өдөр 2 цагаас хойш эфирт орсон. Эфирт орох хойгоор одоо 10-аас явж ирсэн 25 хүртэл 17 хоног карантин гарч явах шиг байна. За тэгээд эргэн болгонд 300 мянган төгрөг өгж байгаа юм шиг өгөхөөр болсон юм шиг байна. Одоо нэг эфир дотор байх орон л янз бүрийн шийдвэр гарчих шиг боллоо. Тэгээд үүнтэй холбоотойгоор одоо ерөнхийдөө бол бас яг COVID-19-ийн нэг бас нэг давуу тал нь юу байсан бэ гэхээр зэрэг хүмүүс ерөөсө захимаар ер нь бүх юмыг тий одоо харилцаа холбооч вэ бүх юм ажил албан ер нь бүх юм захимаар ингэ явлаа. Тэгээд тэр утгаараа ч гэсэн яг 9 минутын бясалгал Тунрагшин лекцээс захимаар буюу хүмүүс одоо хүрээд ер нь бас нэлээд хөрхэн хөвшил олч тогтчлоо тий. Тэгсэн шүү тий. Одоо тэгээд түрүүчийн уулзалтаар хоёулангийн уулзахад аавлын хичээл ороод ээжүүдийн хичээл орж исэн мөлөө. Харин ээжүүдийн хичээлээ өгөн 4 сарын 1-ээс эхэлнэ гэд ярьжсэн. Тэгээ ээжүүдийн хичээл танхимаар орох чухал байгаа байхгүй. Наад тэр нөгөө ээж хүн чинь хүүхдийн тухайд ярьж ирж штэ тийм ээ. Тэгэхээр яг тэр 15 настай охины тухай ярихад тэр ээжийн сэтгэл хөдлөл тэр одоо охин дээр болж байгаа үйл явдалтай тэр ингээд яг ингээд биеэрээ харилцаад сууж байгаа үедээ илүү их мэдрэгдэж илүү их нөгөө тэр учир холбогдлын тайлхад дөхөн байдаг. Тэгэхээр танхимаар аавна гэж бодсож явсаар байгаа. Тэгээд карантинлчлаа. Тэгээд карантиныг л юу яах чинь гэдгийг хүлээсэн. Ааха. Тий, одоо хэрвээ карантинлахдахгүй бол тэгээд сургалтаа зарлаад эхлэе гэж бодож байсан байхгүй. Тэгэхээр ямар ч байсан дахиад 14 хоног хойшлчлаа. Тэгээд карантин тавигдах юм бол зарлагдаад явна. Одоо бол харин зүгээр орой өглөөний онлайнаар бяцлаглаа зааж байгаа. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөөгөө бол байнга өгч байгаа. 7 хоногийн турш явдаг штэ манайс. Тийм ажлын 5 өдөр явдаг. Тэгээд төвшин төрийн хувцсны дугаарыг өгөх үү? Тэгээ 97 77. За тэгээд Тунрагштай холбогдохыг хүсвэл за тэгээд өглөө оройны онлайн 9 минутын бясалгал болон лекц зөвлөгөөнд таас хамрагдахыг хүсэх юм бол 90 77 гэсэн утсаар холбогдорой. Утгын дундаа дахиулж өгье. 90 77. За маш олон хүмүүсээс гоё эерэг сэтгэлдлүүд орж ирж байна. За ер нь ингэсэн байна. Хөтлөх 32-той болон сонсогч найз нартай сайхан өдрийн мэндэ. За бүгдэд өдрийн амар амгалан айлтгаж байна. Танаараа радиод ажлын амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа гинэ. Баярлалаа. За дотоод сэтгэлийн амар амгалан гэдэг нь аз жаргал юм уу да гэсэн байна. За баярлалаа та нарт. За ер нь танд та хоёрт баярлалаа гэсэн хүмүүс байна. Ямар их сайхан дээр ярилцж байна. Баярлалаа. Баярлалаа та нартаа. Маш их зүйлийг ойлгуулж хүлээдэг болсон сайхан нэвтрүүлэг шүү. Та хоёртоо баярлалаа. Эрүүл энхийг хүсье гэсэн байна. За олон хүн сонсвол сайн байна. Баярлалаа гэсэн байна. Багштаа баярлалаа. Ямар сайхан харагдаж байна гэсэн байна. За баярлалаа. За тэгвэл одоо ер нь ингээд нэвтрүүлгийн цаг өндөрлөлт төгсчийн 2 минут 1 минут хэрэгтэй хугацаа үлдсэн байна. Тэгээд тэгвэл одоо онлайнаар өглөөрөө долгох боломжтой байна. Тэгэд 14 хоногийн дараа хэрвээ одоо энэ хөлөөрөө тавьдах юм бол та танхимаар сургалтаа явуулах гэдэг юм байна тийм үү? Тийм ер нь бол яг нөгөө ээжүүдийн сургалт бол хийж авагдана. Тэгээд орой өглөөний миний нэг хамгийн чухалчилж байгаа зүйл болохоор орой өглөөний онлайн сургалтанд би маш их чухалчилж байгаа. Яагаад тэгэхээр ингээд орой болгоо одоо хоёлаа ингээд ярьж байгаа юм шиг тийм ээ. Би одоо яг шинээр ингээд лайв хийдэг. Тэгээд 9 минут хамслаглыг заагаад дархлаа сайжруулах дасгал заагаад бид нар чинь ингээд өөрийнх нь дархлааг өөрөө унагадаг шүү дээ. Яагаад гэвэл айдас ихтэй байдаг, эргэлзээтэй байдаг, яах вэ ийх вэ гээл. За сэтгэл ханамжгүй байдаг. Тэгэхээр дархлаагаа унагадаг. Тэгвэл дархлаагаа буцаага сайжруулах тэр боломж байдаг. Тэрийг хийдэг. За дээрэс нь өвчтөе эргэтэн дээрээ төвлөрөх тийм ээ. Одоо ямар нэгэн асуудалтай эргэтэн байвал тэрийг тижээх тийм дасгал хийдэг. Тэгээ 9 минут танилцлаа. Заагаад дараагаар нь үлдсэн минутанд нь хүмүүсийн асуултанд хариулдаг учраас хүмүүс ингээд яг одоо бяцлал хийгээд суужсэн чи тэгээд байна, ингээд байна ч гэдэг юм уу. Өвчтөе асуудалтай эргэтэн дээр тэгсэн чи инглиш гэдэг юм ингээд яг ингээд амьд уулзалт болдог учраас илүү хүр дүнтэй, илүү нөгөө ач холбогдол өгдөг. За хоёр талаар хүүхдийн сургалт явагдаж байгаа. Тэгээд хүүхдүүдэд энэ амьдралын саяны ярьсан гоо зүг хүүхд бол өөрөө тэтэргүй гоо зүйтэй. Тэгээ бид бол бохирддаг л тэр гоо зүг нь. Тэгэхээр тэр бохир байдлыг одоо хүүхдүүд ингээд
тусахгүй тул тийм ээ муухай болохгүй тул муу хүн болохгүй сайн хүн болох гээд байгаа хэрнээс л бид нар зандраад загнаад зохиж нүдэд байдаг штэ тий. Тэгвэл тийм одоо муу орчноос хүүхдийг сааруулж холдуулахын тулд эсвэл ухааруулж ойлгуулахын тулд энэ дотоод гоо сайхныг одоо холбож тэр хүүхдүүдэд сургалт өгж байгаа. Тэгээ энэ дээр бас их ач холбогдол өгж байгаа. Зөв. Гэрлийг харсан зүйл рүү дуун намссан байсан чи тонрогчтой ярилцж ирсэн байж тээ. За энэ үрээд өнөөдрийн манай өдрийн хөтөлбөрийн зочны цаг нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээ эрхэн сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонсны дараа 17 цаг 15 минутаас эрчүүдэй гэж нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч сонсоорой. Өнөөдрийн маань зочноор Баярлалаа төвийн зөвлөх Тунраа агш маань оролцлоо. Тэгээ багштай баярлалаа. Тэгээд тархинаас зүрх рүүгээ бос уучаас шууд тайвширна. Тийм учраас тэгж харагдаж байгаа. За баярлалаа агш. Зочны цаг нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3